эсхий дүүрхтэн үзүүлж байна. За сураг тарган сайхан тусч байна уу та? Сайхан тусч байна уу? Сайхан тусч байна. За наадам сайхан болж байна уу? Сайхан болж байна доо. Наадам сайхан болж байна. Нар хурбороо сайхан тэгширсэн. Их сайхан наадам болж шүү дээ. Тэгээд хурдтай бороотой сайхан. За сайн байна уу та? За сайхан тус сайхан наадаж байна уу? Сайхан наадаж байна уу? Сайхан наадаж байна. Сумын одоо 102 жил болж байна уу да тий? Түүхт. Баяр 102 юм байна. За сайн байна уу? За сайхан тус сайхан наадаж байна уу? Сайхан тус. Сайхан наадаж байна. За тэгээд өөртөө сайхан танилцуулаач та бүгд маань. Сайн байна уу? Цэгэрдэл бизээ үзэн суугаа нийт үзэгчтэй энэ өдрийн мэндийг хүргэе. За манай Хинтээ аймгийн холбоо маань 2018 онд анх байгуулагдсан Хинтээ аймгийн үндэсний суурийн холбоо гэж байгуулагдаад тэгээ 2022 онд үйл ажиллагаагаа шинжилээд нэрээ өөрчлөөд Цэцэн нэмэр гээд Харваачдын нэгдсэн холбоо гээд ерөөд одоо халах урайхай бурайд мөсөн суурь гэдэг үндсэн дөрвөн сураад өрүүлэнгийн нэгтгэж яасан юм. Нэгдсэн ганц одоо халах биш байх юм шүү дээ. Ганц халах биш. Ийм нэгдсэн холбоо болоод. За тэгээд ерөн сүүлийн жилүүдэд амжилтууд бол маш ихээр өргөжж байгаа. За тэгээ 2024 оны эмэгтэй багийн улсын аваргаар эмэгтэй баг тамирчид маань 25 онд анх удаа улсын аварга баг болсон. За тэгээ 2026 онд мөн амжилтаа баталгаажуулаад бас хошоо аварга гэдэг эрхэм цолыг хүртсэн. За тэгээ 2026 оны 1 сард мөсөн сурын багийн улсын аваргаар бас манай баг тамирчид 3 дугаар байр. Мөсөн сурнаас өвөл яад. Өвөл харваа гэсэн. Тий. Энэ харваа нь ер нь бол эрэгтэй хүн харваа. Нөгөө мөсөн дээр ер нь бол хасах 60-40 хэмийн хүүтэнд тэр хүүтэн тий. Тэр хүүтэн тэгэл энэ бүгдийг тооцоолондоо бас нэг одоо царцаг марцах гэдэг одоо зарчилгаа их нарийн мэдрэмжлээдэг байх тий. Ер нь мөсөн суурь гэдэг бол нөгөө ер нь эрчүүдийн чансааг шалгадаг харвааны нэг хэлбэр гэсэн үг. Одоо тэгэл сум тавиад босч иргээл гар даарахаас эхлээл одоо тэрийг төвчин тэр хүүднийг төвчин тэгээ дээр нь гадаа одоо ингэж татчихад одоо бас тий тэр хүүтэнд л тэгэл тий. Тэгээд хасах 40 эмийн хүүтэнд мөсөндөө зогсоод харуун гэдэг чинь өөрөө маш чанга харваа баг. Ийм бас ингээд сүүлийн үед жилүүдэд ер нь сайн одоо амжилт хөгжиж байгаа юм. За тэгээд 2024 онд зүүн бүсийн аврах шалгаруулалтыг бас Хинтээ аймгийн Бэрх тусганы 70 жилийн аваар одоо арч зохион байгуулсан. За тэгээ өнгөрсөн жил 2025 онд бас зүүн бүсийн аврах шалгаруулалт тэмцээнийг мөн Цэнгэр мандлын 100 жилийн аваар бас Цэнгэр мандлын сурын холбоо тэгээд Цэцэн нэмэр гээд Харваачдын нэгдсэн холбоотойгоо ингээ хамтраад одоо 2 зүүн бүсээ 2 жил дараалаад ингээ зохион байгуулсан. Ийм амжилттай. Ер нь сүүлийн үед амжилтууд маш сайн байгаа. Араасаа тэгээд ондарч байгаа. Одоо тэгээ энэ жил ямар ч байсан нутгаас маань бас улсын цолтон төрөх байх гэж гордол хүлээгээл байж байна. За одоо сайхан хурайл лээ тий. Хүн чинь намны бэлгээр хүртгүүл болтгоо. Хураа. Нийтдээ одоо хичнээн хүн байдаг юм. Манай холбоонд за холбоонд яг бүртгэлтэй гэхээр ер нь бол нийтдээ 18 сумаас яг одоогийн байдлаар холбоо байгуулсан 15 сум байгаа. 15 сум. Эдгээр маань бүгдээрээ манай холбоонд одоо нэгсэн бүртгэлтэй гэсэн. Бүртгэлтэй. Тий, улсын баяр наадамд очих болохоор л Цэцэн нэмэр гээд Харваачдын нэгдсэн холбооны харьяа одоо тэр сумын харваачд гээд ингэ явчихна. Тэгээд юунд аймагт байх юм бол өөртөө сумынхаа үндэсний суурийн холбоогоор нэшлээ явчих. Үндсэн яг улсдаа очиад ирэхээр юуныхаа дорл явна. За ер нь ойролцоо тоогоор нэг баг 300-аад харваачд байгаа ах гэж бодсон өсвөртэйгээ. Манай бас өсвөрийн харваачд бас айгүй ер нь сүүлийн жилүүдэд бас амжилт сайн гаргаж байгаа. Хинтээ аймгийн Баянмөнх сум эвтэлтэй байна тийм. Мөгөдөр мэргийн үндэсний суурийн холбоо, Өмнөдлөгийн сумны мэрэгэн гүний харваачд үндэсний суурийн холбооны өсвөрийн харваачд улсын наадамд ер нь дандаа шагналт байрч шалгардаг. Улсын шилдэг болцож байсан юм юутай. Тэгэхээр ер нь өсвөрийнхэн бол нэлээд чансаа өндөр сайн гарч ирж байгаа. Бидний залгамж үр хойч ер нь сайжирч ирж байна л гэж. Тэгээ гол нь бас манай холбооны ер нь давуу тал нь эдэл хэрэглэл сум
Тэгээд өсвөрийн сургалтын ном эднийг өөрснөө одоо аймагтаа хийцдэг урлагчтай. Өөрсдөө. Өө зөв. Тэгээ нөгөө бусад аймагыг бодох юм бол илүү давуу талтай болчихсон. Бид нар ч одоо ингээд сумаа захиалга бодлож авахгүй байх нь шүү дээ. Бодлож авах нь бол яг хамгийн гол нь захиалга гэдэг юм маань айгүй их. Нөгөө өмнө нь бол нөгөө хийдэг хүмүүс нь цөөхөн тэгэл тэрэндээ нөгөө ойчрлоо дугаар нь олддгүй ч юм уу ийм хүн байдаг. Одоо бол нөгөө дотроосоо ингээ хийж чадчих. Дараагаа одоо сумны хэрэглээ хэдэр бол ямар ч асуудалгүй болоо. Тэрэнгээрээ бас ер нь амжилт гаргаж байгаа бас давуу тал гарч байгаа болоо гэж бас харж байгаа. За хөө. Энэ дагаа хүмүүсээс сайхан танилцуулна ш. За таны одоо зүүн гар талд сууж байгаа аймгийн мэргэн спортын дэд мастер цогт гэрэл. За тэгээд цаана сууж байгаа болох тэр аймгийн мэргийн спортын мастер хаяа ярава. За тэгээд тэр цагаан дээлтэй сууж байгаа болох тэр аймгийн мэргийн спортын мастер Баярмаа. За. За тэгээд тэр цаадлаасаа хоёр сууж байгаа болох тэр аймгийн гарамгаа харваач. Давааху. За. За тэгээд аймгийн гоц харваач оюун гэрэл гээд энэ хоёр маань бас тэр нэг гэр бүлийн харваач. Зөв. За мөн энэ цогт гэрэл Баярмаа хоёр маань бас гэр бүлийн харваач. Гэр бүлээрээ өв тээж. Гэр бүлээр өв тээж. За миний зүүн гар талаас аймгийн тод харваач Азцаая гэдэг. За. Бас манай гэр бүлийн юм байна. За. За тэгээд сумын мэргэн спортын зүгээр сумын мэргэн наран зул. За тэгээд сумын мэргэн даваа самбуу. За энэ сая шинээр цодлын болтол. Тэгээ энэ хоёр маань бас гэр бүлээ. Зөв. Гэр бүлээрээ сайхан өв тээж явдаг тий. Их онцлог юм байна бас сайхан. За сая шинээр сумын гарамгаа харваачийн цолны болцол хангаж байгаа наран гарав гэж байна. За энэ өсвөрөөс энэ жил өсвөрөөс орж ирж байгаа цод хоёр гээд. Нас дэвшиж орж ирж байгаа залуу харваач. Тэр хоёр басаа. Тийм. Энэ хоёр эмэгтэй бас өсвөрт харуулж байгаа. Энэ жилээс насан турш руу орж ирж байгаа. Зөв. Сайхан залуу шүү. Тий, ер нь бол тий. Шинээр ингээд цолны болдлууд хангаж яж. Өсвөртөө бас сайн амжилт үзүүлжсэн. Тэгээ нөгөө өсвөрийн амжилт нь яг нөгөө өсвөртөө зогсчдаг. Насан туршид ороод ирэхээр яг шинэ залуу харваач гэдгээр орж ирдэг. Дахиад одоо нэг үеийн дуусгал дахиад дараа шинээр болол тий, тийнэрлээ явж байгаа. Ийм шинэ залуу харваач байна да. Нэвтрүүлгийн ерөнхий ивент төгч Номин газ компани үл тасалдах үнэн чиргэлээ Wanderer. Номин газ компани 2019 онд үүсэн байгуулагдсан бөгөөд Монголын анх дагч хагас автомат төхөөрөмж бүхий ахуйн болон аяллаа газ үйлдвэрлэлийг бий болгон Монгол орны эрсдэс цаг агаарт зохицсон бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн сацуу олон улсын жишгт нийцсэн Wanderer брендийг хөгжүүлж байгаагаараа онцлог юм. Хамгийн хэм дүнийг хэрэглэгчдэд санал болгон борлуулахаас гадна хоол, үйлчлэгээний салбарын хийн угсралт, холболт, чанарын өндөр түвшинд хурдан шуурхай гүйцэтгэж байна. Номин газ. За тэгээд энэ налахаас байна. За тэн цаана бас Баяут гэх сумын залуу харваач байна. Ерөнхий сүүлийн үед энэ сумдын наадмуудад залуу харваачид маш ихээр орж ирж байгаа. Бас биднэрт бас бахархууштай нэг хэлбэр. Тэгээд ер нь бол төр засгаас ч гэсэн за тэгээд цаашлаад нөгөө миний нөгөө Хинтээ аймгийн музейд бас давхар ажилладаг л та. Тэгээд Хинтээ аймгийн музейгээс ер нь бол энэ жилээс санаачлаад яг энэ үндэсний сурын албааг харваа гэдэг одоо бусдад таниулъя, түгээн дэлгэрүүлъя гэж чадах хэмжээгээр арга хэмжээний хийгээ явж байгаа. Тэгэхээр энэ юмнууд маань игээд ирэхээр бас залуучууд сонирхох идэвхтэй болж байна. Сонирхолтой болж байна тий. Тэгээд энэ чигээр одоо ингээд залуучууд ингээд тоон нэмэгдээд олон ингээд чансаа өндөршөөд ирэхээр бас манай дагаад манай сургуулийн дүрмэнч бас тэгээд өөрчлөлт ороод явах л байх л. Тэгэлгүй байх тий. Та эдийн донд ингээд суухаар нэг аягүй нэг тийм гоё. Огшмоор тийм нэг гоё энерги мэдрэгч байна их сайхан тий. Бас нэг уугач маарч юм шиг хямар сэргээж байгаа юм шиг тий. За ингээд эсхий туурхтан нэвтрүүлгийг дэмжиж хамтран ажиллаж Монголынхаа өв соёлын хойч хувьд өвлүүлэнгүүлэх зорилготоос хамтран ажиллаж байгаа байгууллага Урбаник компани гарын бэлгээр гардуулъя. Хамгийн анхд нь тий. За. Одоо ёсоо даагч та нэг насныхаа дараалалаар яваад. Одоо та юу тий. За ингээд. Яг. Урд хойно одоо бэлгийн өгчүүд одоо загнуулдаг шүү дээ тий. За энэ гихчтэй өгье. Урбаник хамт олноос.
Энэ сайхан үндэснийхээ өв соёлыг дэмжиж энэ компаниудад бензин тоосоор тусалцааг үзүүлж шүү дээ тэгээд. За ингээд одоо энэчнийхэн цагаан сарын бэлгийг өглөө шүү. Тэгтээ За баярлалаа. Өнөөдөр би үг Урбанк компаниас өгж байгаа шүү. Одоо би бол одоо тэгээд дамжуулж өгөх үүрэгтэй тэгээд хамтран ажилласан Урбанк компани хамт олонд талархлаа тэгээд. өнөөдөр манай Баяр наадмын үндэсний сурын харваанд эсхий тургалтны нэвтрүүлгийн хамт олон ирж энэ сайхан нэвтрүүлгийг хийж бидний үндэсний сурын өвс тээгч нартай уулзаж санд бодлоо солилж сайхан ярилцлага нэвтрүүлэг хийсэнд баярлалаа. Та нөхдийн ажил үйлс өөдрөг байх болтугай гэж өрөөе. За ерөөл өгөн Баттор шиг медмийн хурцог суман мэрэгэн байг хурээ хураа За баярлалаа. Хураа. Ямар гоё сонсогдсон юм бэ те. Яг ингээд нэг дотор байгаа бүх юм үүргээд гаргаад бүр бодогдуулт юм байна шүү дээ бүр нэг. Одоогоос нэг 200-300 жилийн өмнө нэг очсон юм шиг нэг гоё тийм юу мэдрэмж төрөлөө. Баярлалаа. Эсхий дүүрхтэн үзүүлж байна. Тэтгэж дэлхийн талыг дайсаар түмэн жилийн баатрын удамтай хамт төрийн Монгол минь хаан Чингисээс түүхэн мөнхөрсөн хандун хайрхна шүтэж ахиж дээд хамаг Монголоо нэгтгэж тунхагласан хамт төрийн Номын газ компани 2019 онд үүсэн байгуулагдсан бөгөөд Монголын анх дагч хагас автомат төхөөрөмж бүхий ахуйн болон аяллаа газ үйлдвэрлэлийг бий болгон Монгол орны эрсдэс цаг агаарт зохицсон бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн сацуу олон улсын жишгт нийцсэн Wanderer брендийг хөгжүүлж байгаагаараа онцлог юм. Хамгийн хэм дүнийг хэрэглэгчдэд санал болгон борлуулахаас гадна хоол, үйлчлэгээний салбарын хийн угсралт, холболт, чанарын өндөр түвшинд хурдан шуурхай гүйцэтгэж байна. Номын газ. Хүчтэй бай. Эмээ чи чамайг хараад байна. Хүчээ би надад итгэдэг хүмүүсийн хайраас авдаг. Хайраас хүч төрнө. Урбанк брэнд. Монгол улс саатан малгай. Монгол хүний сур хүч, ухаан бэлэг, өв соёлын дархлааг үеийн үед илэрхийлж ирсэн эрхэм хэрэглэлийн нэг бол малгай юм. Толгоон гоёл төдий бус, эзнийхэн нас хүйс, зэрэг зэнда, угсаа гарвал
нутаг усны онцлогийг шингээсэн соёлын үнэт өв билээ. Монгол угсаатан малгай нь энэхүү олон зуун жилийн түүхэн уламжлалыг орчин үеийн хэрэглээтэй хослуулан бүтээж, үндэсний өв соёлоо эрхэмлэгч хүн бүр зориулан чанар, хийц, өнгө төрхийг төгс шингээсэн бүтээгдэхүүнүүдийг санал болгож байна. Монгол угсаатан малгай ширэн брэнд, цэвэр арьсан гутал бүс, ширэн улалгаатай гар хийцийн гоёмсог, загварлаг, арьсан эдлэл үйлдвэрлэл худалдаа. Этэн гутал дотор гадаргүй цэвэр арьс улалгаатай үхрийн зорны ширийг давхарлаж хийдэг. Арьсан сэлбэр хээтэй гэх мэт олон загвартай. Загварлаг, арьс марийн өргөн сонголттой. Чийг татахгүй, хөнгөн, хөл дэвтэйхэн авсан байхад баяр бүхнээр хөлийг тань баярлуулах хэдтэй. Манай бүтээгдэхүүн дотор гадаргүй цэвэр арьстул та чанарыг нь мэдрэх болно. Утас 91 тэг 3 99 9 91 тэг 3 39 9. Уулын жамц давс, байгалийн цэвэр эрдсийн баялаг. Увс аймгийн давс цумаас олборсон байгалийн гаралтай ягаан жамц давс, зөөлөн амттай. Хоол цааны амтыг сайжруулан наатар, кальц, каль, цайр, йод зэрэг эрдэс бодис агуулсан. Өдөр тутмын хэрэглээнд эрүүл сонголт. Байгалийн цэвэр эрдсийн шимийг нэг бүтээгдэхүүнээс. Шүдэн уулын жамц давс. Хүлэг мордийн тоосонд хиймрон сэргээж, хүчит бөхчүүдийнхэн мэхэн догшиж, сур илхийн ухаан баясах Монгол наадам хаяан дэрлээ. Наадмын хөл хөдөлгөөн аялал зугаалгын дундаж уламжлалт амтаа гээйлгүй. Ирч хүчээр дүүрэн алхахыг тоонот хийцтэй цай танд өрөөж байна. Аяг дүүрэн аахтай халуун хийцтэй цайгаа аваад дэлгэр сайхан наадаарай. The Moon Restaurant and Lounge. Тохлог, тав тухтай орчин, найрсаг үйлчилгээ, амттай хоол, төрөл бүрийн коктейл, бүх төрлийн арга хэмжээнд төгс тохирох орчинд та бүхнийг урьж байна. The Moon Restaurant and Lounge. Өглөө бүрийн эрч хүчийг энгийнээс эхлүүлээрэй. Цэвэр, чанартай, амттай эрч хүч будаа. Таны гэр бүлийн эрүүл сонголт. Тэжээллэг чанар бүрийг хадгалсан Монгол хэрэглэгчдэд зориулсан бүтээгдэхүүн. Зөөлөн ширхэг, төгс амт, хүүхддэж, томчууддаж таалагдана. Өдөр бүр эрч хүчээ нэмээ. Эрч хүч будаа. Эрүүл амьдралын эхлэл. Хөдөр нутгийн унаанд тавьж үйлчлэн холбогдох дугаар 95 99 34 29. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч их нуруу фудс компани. Таны амьдралыг хэлбэрчлэн. Давхраад бин зөвлөлтийн болон бүгд найрамдах Монгол ард улсын шинжлэх ухаанаар судлагдсан, батлагдсан Монгол хүний биед хамгийн тохиромжтой соёлын аршин, хандгайтай жанжуулан. Уламжлалт бадалгаад найдвартай, хандгайтай жанживрэн соёлын аршин. Сайхан тусч гэнэ үү та? Сайхан тусч гэнэ, та сайн явж гэнэ үү? Оо, тавлаг сайн явж ирлээ. За сайн байна уу? За. Сураг тарган сайхан тусч гэнэ үү? Сайхан явж гэнэ үү? Оо, сайхан явж ирлээ. Наадан сайхан болж өнгөрөө. Сайхан. Их сайхан наадан боллоо. Бороо хөрхтэй гоё наадан болж. Нар хуран тагшилсан бороо хуртаа. Сайхан наадан боллоо. За сайхан тусч гэнэ үү? Сайхан тусч гэнэ үү? Сайхан тусч гэнэ. За наадам сайхан болов. Наадам сайхан бол. Айраг төрөө ихтэй юу да. Айраг төрөө ихтэй. Манай хийжин тэгээд одоо мөр тайлбарлаж явсараа гал тэгэл. Явсан шүү дээ хоёлаа тий. Тайлбарлагч маань одоо сайхан тайлбарлаж байгаа. Цаашаа одоо явуулчих. Аха. Яа, хадаас тэгээд одоо намрын цаг ирээд өвлийн бэлтгэл одоо ирж байна тийм ээ. Наадам дуусаад дараагийн ажил. Наадам маргааш намар гэж одоо хадлан бордоо ингээд л тэгээд тэгэндээ. Одоо бас аймгийн наадам байна, улсын наадам байна, бас тэгээд бас дуусаагүй байна наадам. Оячтын холбооны 30 жилийн ой наадам тэргээд наадмууд одоо бас дөнгөж Оо зөв. Эхэлж л дээ. Тэгээд таны хамт олон одоо баян хөтөг суманд одоо манай залуу оячтай бас уулзах гэж ирсэн явдалд их баярлж байна, сайхан байна. Энэ залуу оячт маань одоо энэ жил одоо азганы ам хүзүүний хүн сууж байна. Хязгаарлангийн төрөө авсан залуус. Оо зөв. Азганы
азар гайрагцсан санаагийн тийм ээ. Санаагийн маань азар гайрагцсан ингээд гадуу яваад одоо бас энэ уян ингээд байж байгаа. Тэгээд маргааш энэ таймгийнхаа нааданд уралдахад бэлэн болоод ингээд Мордоход бэлэн болоод. тий маргааш 8-нд таймгийн маань наадам эхлэн тэгээд Бэлтгэлээ базаагаад. бас та хэдий ингээд бас сайхан эсгийн Монгол туурхтангийн хамт олон энэ таймгийн нааданд Баян утга сумын наадмыг их сайхан тайлбарлаж удаа Батмонк одоо лайв хийж Их сайхан тайлбарлаж хэлээ дээ. За өнгөний бор азрагч ер нь нэлээд хол тасарсан байгаа юм байна. За их л одоо холд одоо тасарсан байна. Өнөөдөр Баян утга сумынхаа баяр нааданд Хинтээ аймгийн Баян утга сумын гэрээд Пүрбаатарын хаширд нь одоо загал азаргана одоо зодгийн тайлнаа гэдэг одоо сумынхаа нааданд уралдаж улсын бүсэнд одоо хоёр аман хүзүүцсэн хурдан загал азаргаа зодгийн тайлна гэж одоо мордуулж ясаа одоо өнөөдөр одоо үнэхээр Баян утга сумынхаа нааданд хол тасаргаа төрүүлэх нь одоо нэгэн тодорхой болж байгаа юм байна. За тэгтээ газар одоо яагаачгүй эндээс одоо 1 км бараг 2 км шигүү одоо бариандаа орно. За Архангай аймгийн Түшүүлэг сумын харьяат Монгол улсын толгойд яаж Өвзөн утгийн Пүрбаатарын хаширдны хурдан загал азраг ардын хувьсгалын 105 жилийн Баян утга сум үүсгэн байгуулагчны 102 жилийн үндэсний баяр наадмын хурдан азарганы уралдааны гарсан цагаас өнгөсөөр одоо ингээд худалчийн аварын одоо баруун одоо өксөж эхэлж байна. тэгээд манай сумаас одоо яг хуучин бол одоо Монгол одоо сайхан уралдаж явах үед бол манай сум бол бас хурдны цөм нутаг гэж явдаг Баян утга сумын Хурдны цөв нутаг. тэгээд Баян утгаас одоо Монгол улсын алдар туяа Балдан давг Монгол улсын алдар туяач Хүрлбаатар тэргээд одоо савьяач нь гарсан. За бас дээрхэн үедээ бол одоо шаасан шаруу гэдэг савьяач байсан дорж олон жигээд амдэрчээ тэргээд Содмын гомб гэдэг л одоо савьяачд гарсан. Дараа нь одоо Хүрлээ Балдан давгай тэргээд савьяачд гарсан. Балдан давгай одоо уртын дамжууга хэн Гонгоргой тэргээд одоо дандаа аймгийн алдар туяачуд гарсан. Одоо 10 дун Зүг. Дунгай тэргээд 10 дунгай зунди жамцгай шуумаржуу Эрдэнэчэр гэдэг их савьяачд байсан биднээс дээштэй үед одооны залуучууд бол энэ залуучууд одоо өөртөө бол их сайн хийж байна. Манай аймгийн алдар туяач болсон Батмонк манай сумын алдар туяач Занбацар заас сумын алдар туяач Эрдэнэ чулуун гэдэг ийм залуучууд гарч байна. Ер нь дээр үеэс үл одоо манай нутаг бол одоо манай сумд чинь 40-од аймгийн алдар туяач идэх шүү дээ. Зүг. Нодон 30 бас 40 хүрч одоо тэгээд энэ жил ер нь 44 Ихсэж шүү дээ тий. Яачтай тэгээд аймгийн улсын хоёр алдар туяач төрсэн газар та. Зүг. Энэ Монгол адуу доторх олон төрлөө тийм ээ. За одоо жишээ нь жороо гэж байна. Жороо дотроо дахиад хонин жороо судалдаа жороо гэдэг. Сайвэр тэргээ. Сайгээл. За тэгмээ адуу гэдэг адуун дотроо хурдан адуу байна. Энэ адууны дотроо төрлүүд их байна л дээ. Энэ нь хурдан адууг ер нь хүндээ байдаг юм уу, адуундаа байдаг юм уу? Яаж энэ хурдан шинжийг одоо яаж илэрхийлж гаргаж таних юу вэ? Ер нь одоо дээр үеэс бид нар ярьдаг байсан шүү дээ. Ерөөсөө уяач ус чинь нэг баг болно гэ одоо бид нар нэг баг болно. За сайжтай морь сайн байхад савьяач байх хэрэгтэй, сайн ундаг хүүхэд байхтай энэ гурав холбож байж лээ. Энэ гурав. Энэ гурав холбож нэг цэг дээр байх нэ. Нэг цэг дээр байж л морь хурдлаа шүү. Муу яач сая дунд муу яац яхад явуулж чадахгүй. Бас Тэ хурдаа дууж явахад бид муу яач байхад явуул давхуулахгүй шүү дээ. Хамгийн гол нь хүүхэд бас хүүхэд их чухал байна. Хүүхэд цаваа унах хэрэгтэй. Одоо яаж уралдах вэ? Хаана одоо шахаж өгөх төр гэж би тэгжил бодгоо. Одоо энэ залуучууд одоо ярьдаа тэгээд одоо ер нь ямар байх юм тийм ээ. Энэ одоо нүд нь юуг илэрхийлдэг юм. Хэн юуг илэрхийлдэг. Бүх юм одоо нэг юу байгаа шүү дээ тий. Энэ талаас та нэг өөрийнхөө судалж одоо юу морины шинжлэх одоо хэлэхэд бол одоо энэ юу настай усууд тэр юу гарууд одоо зави одоо тийм шинжтэй одоо сайн байдаг тэр зүгээр дуулсан бол их үнэтэй. Тэгээд сая жинки ярих юм маань сая бас яваад өглөөтэй замд замд дэрж байгаа маань аймаг руу. Тий. Араас нь одоо аймаг орж байгаа сайн хуучлаа шүү дээ. Манай сумчин бас их алдартай дуунууд их төрж ирсэн. Одоо жигээ дамдарч 25 жил байгаа жигээ дамдарч байгаа Улаазар улсад хоёр төрүүлсэн байдаг. Тэгээд
Дор цолом гээд улсад одоо ариг авсан хүн байдаг. Хэн Балжинымган шар газар гэж байдаг тийм ээ Батбанка. Бас улсад 2 удаа очиж аригцаад байдаг. Тэгээ үлдэгийн бор алдсан гэж азаргайда тэр одоо аймаг 5 жил угсраа төрүүлсэн. Тэгээд Монгол улсад төрүүлсэн их урд дөрөвт орсон Толин хул гэж Дамжуугаан одоо Толин хул гэж Толин хулын тоос нэгэд одоо дуун хүртэл байдаг. Тэр одоо манай сумын одоо энэ сумын адуу юу тэр? Тэр дуун дээр байгаа адуу? аймагт улсад Дамжуугаа зарагдаад Батуу сайд аваад яасан. Тэгээд тэр Зандан сүрэнгийн халуумар гэж одоо улсад 97 жил 97 онд одоо их хол төрүүлсэн байдаг. Одоо ганцаархнаа тэгээд ам хөзөнд нь давар хэрмэр ононгой хэрмэр орсон байдаг шүү дээ. Их хол төрөө сайхалтын чиний хол төрүүлж ирсэн тийм. Тэгээд бас алдартай дуунууд олон гарсан. Ус аймгийн баяртаг сумын дуунууд олон иргэсэн. Одоо тэгээд тэр адуунуудын өгшлүүд одоо байгаа. Тэгээд одоо суманд одоо Толингийн өгшил тэргээд адуунууд төрдөөгийн бор халзны өгшил. Заминдар жугаан адууны өгшил одоо заминдар жигээ адууны жигээ адуу гэж явуулдаг. Өхийн өмсрөнгийн адууны өгшил тэргээд одоо тийм амаг болсон тийм өгшлүүд одоо зөндөө шүү дээ. Адуу жигээ адууны адуу. Түүхэндээ одоо түүхөж мөнгөрсөн хурдан хөлгүүд их бий те. Тий. Аяг туяагаад аав нь аймгийн алдар туяач. Аяг туяагаад чодор туяагаад хүн байдаг. Тэгээд дандаа эдгээр тэгээд удам дагсан уу ячтал байна да. Тэр зөв. Одоо энэ занаа манаа ер нь тэгээд аав чинь дандаа моригжсэн болсон да. Энчлийнхаа ариг төрөө наадмаас сайхан дөө сайхан дурдаач. Хэдэн нас уу юу? Наадам хэд хэр бол сайхан болж өнгөрөө. Энэ өчгөө. Тэр. За энэ жил манай найз Занаа өтөр одоо мөрдөө нийлж өгч байна. За. Бас манай өөр хөндөд байдаг алтан гэрэлтүү. Тэгээд 3 үеийн нийлж энэ жил ихэлсэн. Тэгээд ер нь бол 6 насны мөрдтэй насны бас нэг 2-3 адуутай. Тэгээд 30 гаруй адуу байсан. Тэгээ эхний уралдаанаа сумынхаа наадмаар хэллээ. Тэгээд сумын наадам сайхан сүргийн манлаа азраг айрагдсан. За. Айргийн 5. Айргийн 4-т турталсан. 4-т бол. За. Будаа азраг бол өмнө нь бас аймагт айрагдсан. Хязаал үр аймагт айрагдсан. Авраг бүлэг Сэцааны урд гэж болдгийг. Жил бол гууламжтай болдог. Тэр Сэцаанд бас айрагдсан. За тэгээд хязаал нь төрүүллээ. За. Тийм амжилттай. Шүтлэн 2 шүтлэн 10 дотор орлоо. Хязаалд нь бас сайхан орж ирж байна. Тэгээд одоо өөрөөс яг бас нэг тайлбарлаа явсан шүү дээ. Тэгээд бас тайлбарлаад ярьж байгаа тэр агшинд бас их одоо сэтгэл бас хөдөлгөний шүү дээ тий. Өөрхөө мөрийг анх удаа өөрөө тайлбарлаад өөрөө төрүүл гэж үздэг бас сайхан дөлгөө хүмүүс юм аа тэр гэж байгаа. Энэ одоо миний мөр байгаа маш ихтэй шнэ. Тэгээд яваа. Сайхан дөлгөө хүмүүс юм аа гэж. Тэгээд бас сайхан тайлбарыг одоо бас ингээ хийгээд бас явхад бас л тэр чинь бас наадмыг бас ганц ингээл үзэж яхад бас чимэг болж ирж хамгийн тэр чинь их гол түлхэж болдог шүү дээ бас сайхан. Мөр ингээ тайлбарлаж яхад те. Тэр тайлбарыг явахад би 6 удаа яг 6 насыг даглаа. Ямар хөндлөн зам байлээ? Тимэт юу вэ? цагаан тимэт. Тэр цагаан тимэтийн хөндлөн зам энэ ч гэдэг бүр чэйжсэн шүү дээ. За энэ тайлбарыг явахад нөгөө л 6 удаа явж байгаа чи цагаан тимэтийн хөндлөн замаа гарлаа гэж нөгөө айдсын даваадаа өгслөө гэдэгтэй адилхан одоо нөгөө бас нэг гол одоо нэг газрын баримжаа нэг юу байж штэ тий тал хэсэг чи юм. Автор толгой ороод гэдэг үү штэ. Энэ юун дээр бас анханд хэзээ сурж ирсэн юм тайлбар тий. Сурсан уу ерөөсөө бас юм удам байна уу өөрөө одоо хичээгээд ингээд багш тэр бас байна. Тэр энэ жил нэг ганц нэгэн давхил сунгаа яаж ийсэн тэгээ сонирхлын дагуул яг мэрэгжлийн тайлбар янз бүрийн байхгүй л дээ. Тэгтээ мундаг байлаа сайхан тий. Тэр зам ам дунд нь тэр хэлж байгаа нь яг тэр юу юм хэлээ л дээ. Зүгээр утсаараа юм уу зурагтаар телевизээр үзэж байгаа улсууд чинь тэр мордууд дэлгэцэн дотор уралдаал тийг хаана явж байгаа яаж байгаа хийж байгаа. Тий шүү дээ тий. Одоо эргээд
морь хэдэн километр явлаа. тэр багцааг нь хэлээд байна шүү дээ тий. Газрын. Тэр зам энэ хөндлөн зам Андахгүй. Тэгэхээр за одоо ингээд энэ морь цагаан тэмээдийн зам дээр орж ирлээ инглээ тэгэнгүүт чи хүмүүс чинь бас За эргээд юуны бас толгой гэдэг лээ түрүү. Тэр доо. Тэрний толгой наар. Би ер нь ингээд бас хамт яваад ингээд газар чэйжлээд авсан болж шүү дээ. Бас нэг мэдлэг. Дөрөвдөө 455 номертой Нойролын сумын хараад Батулдын сайн учрлын хөрөн халзан үрээ гэдэг чинь дөрөвдөр гарч ирлээ. Эхний дөрвөн үрээ одоо үүдэн хоймрын хэрэтээ салж ихэрлээ. За хөнгөлөөдсөн хул үрээ чинь 314 номертой байна. За 314 номертой Баянгутг сумын хараад аймгийн алдар туяаш халтрын аюулч бие хурдан хул үрээ байна. 8 настай одоо зоологийн ихма гэдэг хүүхэд уншруулж байгаа юм байна. За одоо ингээд цонхоо хааж Гарангаа аймгийн Балжин намын хотын хөрөн халзан үрээ бумдаж алтан хөрөлцсөн. За ингээд цонхоо хаахгүй л ер нь одоо болохоо байлаа. За эхний хоёр үрийг одоо ингээд чи арийнхаа хэдийг харуул дээ. Энэ хоёр одоо ингээд одоо ороо явчихна. За хин ч одоо ер нь айхтар бороод орлоо одоо. За одоо юу жаргах вэ дэш ер нь одоо. За одоо энэ одоо морь хүүхэд л 9 минут байгаасаа одоо айхтар өрөө буудаад яг баринд орох жахад барай одоо эндээс одоо 3 км байгаа. За тэгээд арын үрээ нүдэд эрчин одоо огцон саараа явчихжээ. Гурав дээр хөрөн халзан үрээ хэвээрээ байна. Хаширдны хөрөн халзан үрээ хэвээрээ байна. Гал ширийн цаар дадаг үрээ гэдэг чинь 4 рүү орж ирлээ шүү. За ямар ч байсан ингээд дүрс мөрс нь харагдахгүй ч байсан. Дуугаар нь одоо хилээ яваад ээж да. Цаар дадаг үрээ 4 дээр байгаа. За нөгөө нэг хадган шилийг нь одоо хадгаар дарчихсан тийм хээр үрээ чинь 383 номертэй байсан юм да. За гал ширийн хээр үрээ хаа. За гал ширийн хоёр үрээд одоо 4 5 дээр байгаад байна да. 6 дээр хээр үрээ нийтээ. За 7 дээр нөгөө аюулч бие хурдан хол үрээ гэдэг чинь 7 дээр байна. За 383 хэд байна. Галшир сумын хараад Эрдэнэсийн даваажид дөржи хурдан хээр үрээ байна. 380. За хөө. Одоо аймагт одоо хэдэн нас уях чинь маргааш одоо мордох ч вэ нүү? Тийм маргааш аймгийн баяр наадам бас л уламжлалын дагуу азаргаараа л эхлэн дээ. Тийм тэгээ азрах одоо айраг төрүүнээс нь дурдаач юм байна. Энэ будаа азрах уу? Тэ? Тэрний будаа азрах аймагт нэг аригц аймгийн аврах үлгэр цэцэн гээ болт. Зөв. Огшил нь одоо унгаа дуу юу? Огшил нь өөрийн унгаа. Урдны огшил. За. Ер нь энэ уяа соёлыг тааруулж явна уяач хүнд асар их энэ одоо энэ морь уйна гэдэг бол их хөдөлмөр зүйтгэл их л юм одоо шаардах байх. Ястал нөгөө сонирхолтой хүн юм зоригтой хөл одоо хүний л одоо адуунд хайртай хүний л одоо хийдэг бол тэг алтар нэр шунах юм уу мөнгө олох гэж уяач одоо хийдэггүй байх тийм ээ. Энэ асар их төвчээр байдаг. Ер нь уяач хүн байхад одоо юун дээр анхаардаг. Энэ уяач хүний амьдралаас бас нэг дуулалцаж энэ хурдны өгчлийг яаж одоо таньж сойлгож энэ хурдан болгодог нь хүндээ байна уу, адуундаа байна уу, хүүхдтэй байна уу? Мэдээж энэ гурав нэг цэгтэл болох байх. Тэгтэл уяач хүний дээр торгон мэдрэмж адууныг тэр хурдны юм бас нэг таних юмнууд бас их зөндөл байдаг тийм. Энэ талаараа хандуу нэг уяач хүний талаас сайхан нэг танилцуулж. Тийм морь уйхад бол яг ер нь хамгийн нэгдүгээрт бол адуу нь өөрөө сайн байх л ёстой л да. Сайн адуу байж тэр сайн адууг бид нэр тодруулж гаргаж. Сайн адууг таньдаг нүд хэрэгтэй байна бас уяач тийм. Удам огшлаараа л өвчж байгаа л да. Удмаа дагаж л хурдлж байгаа адууч. Тэгэл тэндээсээ энэ сайн да гэсэн юм бол шил сонгож өгч байгаа шүү дээ. Ер нь бол сайн адуу бол ер нь тэгээд тордоход ер нь өөрөө л ер нь амжилт гаргаад өвчнө. Нэг одоо нэг юу яахгүйгээр тий. Тий. Ер нь бол нэг 80% шахуул одоо адууных нь өөрийнх нь байглаас өгсөн өгдөл байгаа шүү дээ. Үлдсэн нэг 20% дээр нь уяач унаач хүүхд хоёр янз бүр болдог байх л та. Одоо хурдны өгшөлтэй адууг л ер нь тэгээд уйж гэнэ үү тий. Өгшөлгүй адууг бас хурдлах юу байх уу? Байна уу? Хурдаа адуу бол ер нь дандаа л том өгшөлтэй гэдэг шүү дээ. Тийм үү. Аль нэг талаараа л ер нь дандаа хэдэн үеэрээ л тавьцаа дуунууд л байгаа гэдэг. Иран улсын Тэйж аяга тавг угаагч нь Монголд лабораторийн шинжилгээнд орсон Henkel Germany лицензтэй. Иран улсад үйлдвэрлэсэн сайн чанарын энэхүү аяга тавг угаагчныг бөөний үнээр борлуулж байна. Өөх тосыг гүн задлан бактерийн эсрэг хамгаалах үйлчлэгээтэй гарт гаршилгүй хурдан хөөсөрдөг бага зарцуулттай. Хөдөө орон нутгийн унаанд тавьж үйлчлэн амгалан бөөний худалдааны төв нь бүх төрлийн барааг бөөний үнээр нь зарж байна. Манайхаас нэг бараа авсан ч бөөний үнээр аваарай.
газан болон цахилгаан блийдэг угаалгын машин, эндүү, пэж, хөргөгч, хөлдөөгч, Монгол үндэсний хоол идээний цар, чихрийн тав гэх мэт маш олон төрлийн барааг нэг дороос маш хэмд бөөний үнээр худалдан аваарай. Та бүхэн манайхыг өргөнөөр зорин үйлчлүүлээрэй. Манайхыг Ботаникаас цаашаа 500-аас 600 м амгалангийн төмрийн бөөний худалдааны төвөөр зүүн эргээд цагдаагийн хотхны урд талд амгалан бөөний худалдааны төв. Холбоо барих утас 99 84 34 19. Хөдөө орон нутгийн унаанд тавьж үйлчлэнэ. Очир Dental Studio шүдний эмнэлэг нь олон жилийн туршлагатай мэрэгсэн эмч совлогч техникчдийн бүрэлдэхүүнтэйгээр шүдний бүх төрлийн үзлэг оншилгоо, эмчилгээ, согог заслын үйлчлэгийг орчин үеийн тоног төхөөрөмжөөр стандартын дагуу шанарын өндөр түвшинд түргэн шуурхай үзүүлж байна. Манай эмнэлгийн давуу тал нь химийн шүдний лабораторитой олон жилийн туршлагатай техникчид та бүхэнд үйлчилдэг юм. Бид тэтгэврийн хүмүүстэй халамжаар химийн шүд хийж үйлчлэхээс гадна мөн Hollywood Smile, авагдахгүй бүх төрлийн химийн шүд хийж үйлчилж байна. Хаяг төмөр зам 57 дугаар байр. Утас 98 10 63 63 99 26 50 90. B&M авто засвар, Land Cruiser, Lexus-ийн мэрэгсэн үйлчилгээ. Хөдөлгүүр, кроп, анги засвар, компьютер оншилгоо, явах хэдэнгийн засвар үйлчилгээ, тосолгоо, фильтр солих, цахилгаан болон электроникийн гэмтэл онцлох, сэлбэг хэрэгслийн зөвлөгөө, суйрлуулалт, чанартай засвар, аюулгүй аялал. B&M авто засвар. Easy House таны хамгийн зөв сонголт. Суйрлуулахад маш хэлбэр. За нэг манай сууцч энд ингээд хөдөөний айл ингээд тавьсан байна. Ердөө 10-аас 20 минутын дотор угсарч шууд ашиглах боломжтой. Хэмжээний өргөн сонголттой. Таны хэрэгцээнд тохируулан 3x3, 3x6, 6x6, 4 удирлын шийдэл, халуун хүйтэн аль улиралд ашиглах боломжтой, бат бөх хийцтэй, найдвартай бүтэцтэй. Олон зориулалтаар ашиглана. Амралтын сууц, ажлын байр, агуулга, түр байр, бизнесийн зориулалт гээд таны хэрэгцээнд бүрэн нийцсэн. Яагаад Easy House гэж? Цаг хэмнэн удаан барилга барих шаардлагагүй. Зардал хэмнэн илүү боломжийн шийдэл. Бид хөдөө орон нутгийн унаанд тавьж өгнө. Мөн очиод угсарч үйлчлэнэ. Таны амьдралыг илүү хялбар, илүү ухаалаг болгоно. Холбоо барих утас 88 70 3 91 88 22 85 85 85 51. Манай компани нь 2016 онд байгуулагдсан барилгын хөөсөнцөр хавтан, сэндвич хавтан, полистирол бетон лего блок, полистирол бетон ханын хавтан, таацны болон шалны дулаалгын хавтан, дуу тусгаарлагч бүтээгдэхүүн үйлдвэрлэж худалдаалж байна. Бидний үйлдвэрлэж буй EPS хөөсөнцөр полистирол хавтан болон шоо сэндвич хавтан, полистирол бетон лего блок, полистирол бетон ханын хавтан нь олон улсын стандартад нийцсэн бөгөөд манай бүтээгдэхүүнүүд нь эмүүс, чулуун замаасаг, гүрүнд, эрдэс шингэнтэй тус үйлдвэрлэгдэх хүчин чадалтай. TTM авто засвар, хятад машины мэрэгсэн үйлчилгээ, компьютер оншилгоо, хөдөлгүүр, хорооб засвар, явах хэдэнг тэнхилгийн үйлчилгээ, цахилгаан болон электроникийн гэмтэл онцлох, тосолгоо, бүх төрлийн үйлчилгээ, сэлбэг захиалга, суйрлуулалт, туршлагатай инженер, механикчид, орчин үеийн оншилгооны төхөөрөмж, шуурхай, чанартай үйлчилгээ, баталгаат засвар, бүх төрлийн хятад автомашины мэрэгжлийн засвар үйлчилгээ. Утас 89 77 97. Зигзаг суудлын бүрээсээ та өөртөө доктор авцуулжээний аль ч салбарт хэлбэрхэн захиалж автомашиныхаа суудлын бүрээсээ шинжлэх боломжтой. Зигзаг бүрээс үргэлж сайхнараа. Одоо ингээд адуу уяад явж байгаа хөлс гаргаж байна. Хөлс одоо гарах тусмаас байна хөл. За тэгээд мэдээж одоо тэрэнд одоо нар цохих, хатгах, ус үдрэх гэдэг нэг анхаарах зүйлүүдээс нөхөн дуус яваш. Хөл нь одоо гэмтэх, цус орох гэдэг одоо их олон л одоо юу байдаг тий. Хөлсний тал дээр бол яг адуу нь өөрөө адууч янз бүр л байдаг. Зарим нь төрөлхийн хөлс багтай адууч байдаг. Хөлс бүр элбэгтэй адууч байдаг.
Бодгоныг л уяач өөрөө зохицуулж өгнө л. Хөлсөлтөд одоо бол арай жоохон хадгалж өгөх ч юм. Хөлсөн жоохон баг мөрдийг нь бас арай нингүүлж зорж шивж өгнө. Хөлсийг гараад л үдэдэг чинь бас тамир нь барагдчихэдэг. Бас их хөлрүүлж бас хөлсөхгүй байна. Тааруулах нь. Тэр бодгоныг одоо уяач өөрсдөө тааруулдаг байна. Тэр онолыг одоо мэдээд байна гэдэг торгон мэдрэмжээ. Тэр адууны доторхыг бас таних мэдрэх. Тэгэхээр уяач хүний тэр эрдэм ухаан. Унаач хүүхдийн тэр одоо уяачийн зааварчсан даван тэр адуугаа мэдрээд бас ингээд амын татаад 50 газараа тавиад явна гэдэг хүүхдийг чухал байс. Тий тэгээд. Бас тийм ээ. Одоо яг л уйж байгаа эцсийн дүнгийн тавьж тэр өдөр л дүнгийн тавьж байгаа улсууд чи унаач хөвгдөж шүү дээ. Бүгд ноцол яг наадмын өдөр л унаач хөвгтийн гартал одоо шилжиж байгаа шүү. Сайн байгаа л одоо дараагийн шилжүүлээд өгч байна. Сайн дуу уйлаа тэгээд Хөлсийг гаргаад өглөө. Нэг хүүхд чинь бас нэг том юу ирж шүү дээ. Үүрэг ирж байвал хамгийн нийтлээ унаач хөвгтүүлээ гэдэг хамгийн том үүрэг нь одоо хамгийн сүүлд хүүхдэл ирж шүү дээ. Тий. За чи эрг нь одоо барианд орно тэгээд хэд орохноо тэгээд яаж унах нь тэр хүүхдийг л болчихсон шүү дээ. Одооны залуучууд бас одоо ингээд тэжээд бордоод ер нь марийг үд савьдаг болж байна л да. Тэгээд одоо ер нь одоо тэгээд аргагүй бас юм өгөх шаардлагатай болж шүү дээ. Тэгэлгүй яг хөө тэгээд өгөхгүйгээд одоо Монгол зурцсээр дээдс за Монгол адуунууд бол бас тэжээл мэжээл орох нь тун гайгүй гэдэг үү шүү дээ. Хуучин бол одоо ер нь цагаан үсээрээ л үйдэг бас одоо бол тэгээд ер нь тэжээлгүй адуу нөгөө нин үгэлгээд одоо цусгүй адуу хоёр одоо цусгүй адуу гэж байх юм те одоо эрлиз олсон тим адуунууд л одоо уралдаг болчихлоо л доо тийм ээ одоо таны ингээд бас Монгол адуугаа хайрлан хамгаалах гэдэг ингээд бас юу хийгээд явж байгаа нь бол сайн хэрэг тийм ээ одоо манай аймагт одоо санжаад орж байгаа гэдэг хүн байдаг энэ Монгол адууны генийг хадгалж үднэ гэдэг л одоо тууж ярьж байгаа би бас санжаад орж байгаа бас хэмждэг тийм ээ бас одоо тулсрунгаа ярьж байна тод мандаа яц тийм ээ тий Яаль чи одоо тэгээд нөгөө Монгол хүний тэгээд толов гэж байна. Монгол хүний цусан цэвэр байх хэрэгтэй. Монгол хүний цус Монгол адуу гэдэг. Тийм Монгол адуу. Өв соёл гэж явна. Тийм өв соёл тэгээд Монгол хүн хөх толботой гэдэг чинь гадаад оронд байдгүй юм гэсэн чинь тийм хөх толб гэдэг чинь тийм ээ. Тэрийг сони шүү. Тий, тэрлийг сони. Юу байж болсон яагаад энэ монголчууд тэгтээ бол бас би нэг ганцхан юм дих гэдэг. Бас нэг яахад чинь нэг хүн дээр мэнг тавьдаг шүү дээ. Тэгэхэд мингэн тавьсан газар нөө ингээд манайхан төржээ тэргээд ингэж ярьдаг шүү дээ. Адууны өкслүүд бас адилхан хурдан адууны өкслүүд сайд байдаг. Тэгээд харин онж уйхан л байна гэж би боддог тийм ээ.